далд хумсар гэдэг чинь нөгөө зэрлэг омглон номхруулаагүй одоо азрахтай адилхан. Тэ одоо догшин гэх юм уу те. Ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр эн чинь бол ер нь сөргөөр нөлөөлөх магадлал айгүй өндөр. Ер нь ихэнх хүмүүст бол сөргөөр бас нөлөөлнө. Яг тэр маш их хүч чадал байгаа даа шүү дээ. Тэгэд энэ хүч чадал одоо ингээ энерги гэх юм уу те. Халалт гэдэг юм уу. Тесрэлт гэдэг юм уу. Энэ зүйлийг бид нар нэгдүгürt яралтай таниад миний одоо нөгөө сэтгэл түгшээд байгаа чи энэс болоод байгаа юм. Депресс, стресст ороод байгаа чи энэс болоод байгаа юм. Гэдэг ч гэдэг юм уу те. За эсвэл би буруу хүн сонгоод байдаг гэж болно шүү дээ. Одоо партнероор. Тэ одоо найз эмэгтэй ч юм уу, найз залуугаараа төгсөг харилцаанаас гарч чаддаг хүмүүс хүзүүндээ байдаг те. Гарч чаддгүй тий. Тэгэхээр эрүүл саруул ухаан, ил ухамсар гэж яриад байгаа тэрнээс илүүтэй далд ухамсараас хамаг шийдвэр гараад байгаа учраас бид нар энийгээ таних хэрэгтэй. За энийгээ таниад ирэхээр ерөөхдөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Хүч чадлын хүлээн зөвшөөрч байгаа. Далд ухамсар бол ерөөсөө супер компьютер шиг хүчтэй. За тэрийг би юу гэж хэлж байгаа вэхээр 5 сая тэр жишээ хэлж шít. Токио хотын дээгүүр одоо 30 минут нисээд тэр чи ямар том хот үлээ одоо 15 сая 20 сая хүнтэй ч үлээ те. Тэгээд нэг хараад 30 минут тэгээ бууж байгаад ингээд цээжээр нэгч цонхох байшин алдахгүй зурж байгаа байхгүй. Тэр яг энэ хүч чадал хүн болгонд байгаа.